Өнөөдөр айл бүр ус буцалгагч хэрэглэж байна. Ус буцалгагчинд усыг буцалгаад тавихад маш амархан ус нь эргээд хүрсэн байдаг. Ингээд дахин буцалгыг хэрэглэх тохиолдолч байдаг. Гэтэл буцалсан усыг дахин буцалгаснаар усан дагуулагдах ашигт бодисууд өөрчлөгдөн нитрат, кальцийн давс, фотор зэрэг хорт нэгдэл бий болдог байна. Ийм ус нь бөөр цөсөнд чулуу үүсгэх аюултай, мөн хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Бүр 3-аас дээш удаа буцалсан ус нь хүүхдийн мэдрэлийн системд сөргөөр нөлөөж оюун ухааны хомсдолд хүргэх аюултайг Харвардын их сургуулийн эрдэмтэд нотолсон байна. Ийм учраас та бүхэндээ усыг дахин буцалгаж хэрэглэхгүй байхыг сануулн зөвлөе. Харин энэхүү сөрөг байдлын эсрэг ундны зохистой хэрэглээг танд бий болгох ус буцалган, цай чанах, цайны иж бүрдлийг санал болгож байна. Цайны ком нь мэдрэгч тохируулгатай суур, цай буцалгах данх, цайгаа хандлан хийн, халууна барих шилэн гүцээс бүрдэнэ. Цайны комыг ус дамжуулах хоолойд холбож ашиглана. Ингэсэн байхад та усыг зөөрлөн данханд юулах шаардлагагүй. Цоргоо эргүүлэхэд усаа хийгээд буцалгах болно. Цайны комыг та гэрийнхээ хэрэглээнд авснаар усыг дахин буцалгах шаардлагагүй. Усаа буцалгасны дараа цайгаа хандлах шилэн гүцэндээ хийгээд хичнээн удаан халуунаар нь байлгаж болох юм. Тэгэхээр таны гэрт байдаг ус буцалгагч, халуун сав, цайны шүүлтүүр, плитик зэргийг нэг дор агуулж тэр олон үйлдэлийг нэг дор багтааж байна гэсэн үг юм. Мөн цай чанах гэж заавал цоргонд данхаа барин нааш цааш зөөх хэрэггүй. Цайны комо ус дамжуулах хоолойтой холбоотой боллоо. Цайны комны данх нь 1 литр ус орох бол халууна хадгалах гоёмсог шилэн гүц нь 800 мл цайг хандлахад зориулагдсан. Та өглөө бүр сайхан цай уухыг хүсвэл цоргоо нэгээд ганцхан товчлуур дарахад хангалттай. Цай тамиг хүрхвээ гэж халуун сав эрэхгүйгээр халуун цайг хүссэн үедээ уугаарай. Алжаал тайлж амьдралын эрч хүчийг сэлбэх амтд сайхан цайг цайны ком бэлэглэнэ. Цайны ком таны гэрт.